байдаг. Нэг хэсэг. Сайн цагийг хамт бүтээн. Гэр бүлийн радио 104.5 930 шоу. Хариу нэгтгэхгүй. Хайрын баяр болгоход 10 хоног үлдлээ. Гэр бүлийн радио 104.5. Таны сэтгэлгээний шүүсийг ялгаруулах аврагын өглөөний цагаар ажил хэрэгч залуу таны өглөөг дайлаа. За өнөөдөр юутай MB-тэй өнөөдөр бид нэр их сонирхолтой сэдвээр ярина. За ер нь гэхдээ Бадмагийн евро салбар руу бас их хамаатай сэдв байлээ. Өнөөдрийн сэдв. За MB өнөөдөр юу энэ чихвч ачив. За. Өнөөдөр хинтээ MB-тэй бид нар болохоор технологийн хувьсгалын тухай ярих юм байлээ. Тэгэхээр MB одоо хүний нөөцөөр олон жил ажилласан хүн. Миний бодлоор зөө. Хүний нөөцийн мэргэжил яг Монголд хамгийн одоо нэг юм улаан асцсан салбар зөв үү те? Ер нь манайд чи улаан асцсан салбар олон байгаа. Тэрний тэгэл нэг нь л болж яхахгүй болж таарч байна л да. Хүний нөөцийн асуудлыг технологийн хувьсэл шийдэж чадхаар байна уу? Орлуулж чадхаар байна уу? Одоо юу гэдэг энэ улааныг нь ядаж нэг цэнхэр ногоон болгох боломж байна уу? Технологийн хөгжил бол ер нь мэдээж олон салбарыг бол юу байна? Дэм болно. Тэрийг яаж ашиглаж байгаа вэ гэдэг дээр л ер нь чухал юу нэ гол асуудал нь байна. Тий. Тэгэхээр ер нь бол дэм болно бол. Нэг юм бодогдоод байгаа байхгүй юу? Би ч одоо нэг юм ажил олгогч гэхээс илүү би ч одоо ажил олгогч штэ тий. Олгогч нь олгогч нь биш олдог нь. Яг манай олгогч нарт нэг юм асуудал байгаа юм л да. AI энэ төр гэл одоо технологийн хувьсэл чинь бүр нэг ари өөр шат руугаа явчлаа штэ. Энэ нь одоо ингээ зарим нэг хүнийг орлоно төр гэдэг штэ. Бүр айц төрүүлээд. Яг ямар нөхдүүдийг нь орлох гээд байна. Одоо энэ мань идэд аюултай юу нэрэ. Гэдэг утгаас нь яриагаа эхлүүл яаж. Зөв. Сүүлийн үед одоо нөгөө технологийн хөгжил ингээд сайн хөгжөөд ингээд эхлэнгүүт нэлээд олон төрлийн ажлын байрууд бол мэдээж байхгүй болчихоо. Одоо энэний нэг нь бид нар одоо бүгд мэдж байгаа шүү дээ. Автобусны кондуктор байхгүй болчлоо тий. За тэгэнгүүт одоо зарим одоо ресторануудад бол одоо зөөгч гэдэг хүн бол байхгүй болчлоо. Тэрний оронд рофтууд ингээд одоо зөөгөд эхэлчихлээ шүү дээ тийм үү. Тэгээ бид нар нэлээд одоо ийм газруудыг бол мэдж байгаа. За дараа нь бол одоо банкны тээллэрүүд тийм одоо ажлын байр бол бас байхгүй болох гэж байна. Тэгсэн шүү дээ. Тий одоо хаан банк бол эрчимтэй ажиллаж байна шүү дээ. Тийм аппликейшнараа бол одоо маш олон асуудлыг шийдэх боломжтой болсон тий. Гэх мэтлэн ингээд ер нь энэ технологийн хөгжилтэй холбоотой ингээд ажлын байрууд бол байхгүй болдог. За гэхдээ яг ямар ажлын байрууд байхгүй болох магадлал өндөртэй вэ гэхээр одоо юм давтамж өндөртэй ажлын байрууд байдаг. Одоо нэг зүйлээ байна гэдэг. Одоо зөөгч бол тий одоо нэг хоолыг аваад нэг цэгт хүргэж өгж байгаа ажлууд байгаа шүү дээ тий. Тэгээ энэ бол тодорхой маршруттай. Тэгээ энэ булангийн ширээ бол ингэж явж байгаа 90 градус эргээд зөв эргээд авчиж өгнө. Тэгээ энийг бол одоо технологиор шийдэх бүрэн боломжтой байдаг. Тэгээ тийм учраас энийг одоо ийм ажлын байрууд. За дараагийнх нь одоо яг автоматжуулах боломжтой одоо ажлын байрууд байдаг л да. Яг ингээд одоо кондукторч гэдэг юм уу те ингээд яг зогсоол мөнгө хураагаал байж ах боломжтой ч гэдэг юм уу те иймэрхүү одоо ажлын байрууд байна. За дараа нь болохоор одоо шийдвэр нь тодорхой дата өгөгдлөөс хамаардаг ажлын байрууд гэж байдаг. За одоо тодорхой дата мэдээлэлүүд цуглууллаа. Тэгэхээр энэний олонхын сонголт нь энэ юм байна гэж шууд шийдвэр гаргадаг. Ийм одоо ажлын байрууд байдаг. Хүний оролцоо шаардлага. Хүний оролцоо багтаа гэсэн. Тэгэхээр ийм ажлын байрууд бол одоо хамгийн ихэнд энэ технологийн шийдлийн үр дүнд одоо байхгүй болохын боломжтой ажлын байрууд гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь энэ ийм ажлын байранд ажиллаж байгаа бол одоо юу гэх юм ер нь ирээдүйд миний ажлын байр бол эрсдэлтэй байна гэж одоо бодох магадлалтай гэсэн үг. Одоо жишээ нь дэлгүүрийн худалдагч нар одоо байхгүй болох бас магадлалтай болчихж шүү дээ тий. Одоо энэ нөгөө автоматжуулах боломжтой гэдэг нь одоо кассын ажил гэсэн үг байхгүй. Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авлаа, гарахтаа баркодыг уншууллаа. Тэгээд одоо мөнгөө төлөөд гараа явуучих юм боломжтой. Тэгээ энийг бол одоо дэлгүүрүүд нэвтрүүлээд одоо эхэлсэн байгаа шүү дээ. Ном эхэлсэн байлээ. Эхлүүлсэн. E-mart бас эхлүүлсэн байгаа бах тий. Энэ Америкт бол бүр байд юм чи яг ингээд тогтмол. Японд цаа явсан чинь бүр хөнгүү дэлгүүр гэсэн шүү дээ. Тий, одоо яг энэ ингээд бүр тийм юм. Манайд одоо саяхан бас юу басан шүү дээ. Нэгдсэн шүү дээ. Хаанах байх байлаа? Бас юм одоо жижиг нөгөө CEO эднэр шиг юм жижиг дэлгүүр хаанах нийчвда нэг компани нээсэн.
Тэгээ нөгөө нэг юу шиг одоо карта уншуулад авдаг нөгөө төхөөрөмжүүд байгаа шүү дээ тийм. Тэднэр дотор бараануудаа тавьсан. Тэгээд тийшээ ороод нэг. Тэгэхээр одоо нөгөө хамгийн ихэнд бол энэ боломжтой шийдэл нь бол юун дээр ихэд орон сууцны доор байдаг дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэгээ ийм дэлгүүрүүд бол шууд автоматчлагдах боломжтой байхгүй. Хүмүүс ороод яг ойрын хэрэглээний талах, сүү тийм өндөг гэдэг энэ ойрын хэрэглээний бараануудаа бол бүгднийг ингээд худалдагчгүйгээр ороод дэлгүүрээс аваад ингээд явах. Нэгсэнд өөртөө үйлчлэг юутай адилхан байхгүй. Угаалгын одоо зогсоолч гэсэн гарахад мөнгө хураадаг хүн байхгүй болж эхэлж байна. QR код уншуулаад өмнө чинь пүтэг болгоно нэг хүнтэй байдаг байсан бол одоо пүтэг зүгээр хоосон. Тэгээд одоо харин харуул маруулууд ч гэсэн тийм байгаад байгаа үстэй тий. Энд тийм ингээ камерууд сурлуулсан тэгэл нэг хамгаалтын албан ингээ нэг тойроод байгаа нэг 10 20 байгууллага хариуцчихна. Тий. Нэг пүтгэн дотор нэг нийлээд нөхц суучин тий. Тэгэхээр одоо байгууллагууд ер нь энийг айгүй мэдрэмжтэй харах хэрэгтэй байна. Тэгээ заавал нэг хүн ингээл 24-48-аар ажилуулаад те ингэхийн оронд домофон систем тавиад тэгээд одоо камерын хяналтаа сайжруулад тэгээд одоо түгчж явдаг. Тэгээд аюулгүй галын эрсдэл байдаг. Тэрийг болон домофон системийн хоёр тохиолдол хамгааллаа сайн хийчихэд бол ерөнхийдөө асуудал болж байна. Тэгвэл иймэрхүү ажлын байр. Тэгвэл яг эсрэгээр нь одоо ямар ажлын байрууд ер нь аюул нь арай бага байна. Солигдох, бүр арчигдах аюул нь алга болохгүй гэсэн. Алга болохгүй тий. Юуны за эхний нэг юу нь бол ийм бодох одоо тайлбарлах шаардлагатай ажлын байр гэж байдаг. Одоо хүн заавал бодож боловсруулах ёстой ийм одоо ажлын байр. Жишээлбэл одоо дата аналист гэж байна. Маш олон датануудыг одоо маш их цуглуулдаг боллоо шүү дээ тий. Тэгэхээр энэ датан дээр ажиллаж дүгнэлт гаргадаг ийм одоо ажлын байрууд гэсэн үг. Тэгээ тэн дээрээс одоо бодож шийдлүүдийг гаргадаг. Ийм ажлын байрууд байдаг. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс наачин тэгвэл бас автоматчлагдах юм биш үү гэж бодоод байдаг. Бас тийм биш. Яг нөгөө ингээд датануудаар ажиллаад тэндээс яг маш чухал өгөгдлийг нь түүж аваад тэгээд одоо дүгнэлт гаргах юмнууд бол байна л да. Одоо юу гэдэг хүмүүс ингээд одоо юу хэмдэ те одоо за өчигдрийн жишээн дээр хэдүүлээ жишээ авъя. Одоо ингээд санал өгж л дээ те нэг 6000 орчим хүн 7000 орчим хүн санал өгсөний 3500 нь бол одоо дэмжиж байна гэдэг санал өгсөн гэж тайлбарлаж байна те 3200 орчим нь бол дэмжихгүй байна ингээд нэг 52-47-гийн харьцаатаагаар ер нь одоо дугаарын хязгаарлалт хийхэр боллоо гэдэг ч юм уу ингэж байгаа. А гэхдээ яг тэр 3400 хүн нь яг ямар хандлагаар санал өгсөн бэ гэдгийг нь юу ана гэсэн үг байхгүй. Одоо судалж үзээд тэн дээр нэг дүгнэлт гаргах хүн байх хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг. Магадгүй нь одоо юу гэдэг нөгөө хоёр машинтай хүмүүс саналаа өгсөн байж магадгүй. Зөвхөн математикийн тооцоол биш үү? Зөвхөн математик тооцоолох юм бол алдаа гарчих واخгүй. Хоёр машинтай хүн баахан хүмүүс саналаа өгсөн байх юм бол хүмүүс хоёр машинтай болоод байгаа нь төгжрэлд нөлөөлөд байна гэдэг шийдэл гаргана гэсэн. Гэтэл нөгөө нэг програмчлалсан юм маань ингэж шийдэл гаргахгүй зүгээр их багыг нь тоолоод гаргачих واخгүй. Тэр иймэрхүү зүйлүүд бол байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө бизнесийн шийдвэрүүдийг гаргахад их чухал нөлөөтэй байхгүй. За ийм зүйлүүд. Хоёрдугаарт нь бол хүмүүстэй ажиллах хүмүүс бол хизээч одоо байхгүй болохгүй. Яг л хүнтэй яг шууд програмчлалж харьцах бол ямар ч боломж байхгүй. Тийм учраас одоо нөгөө багш, сэтгэл зүйч, эрүүл мэндийн ажилтан, хувь хүний хөгжлийн одоо мэрэгжилтнүүд, байгууллагын хөгжил хариуцсан ажилтнууд гэдэг ч юм уу те. Ийм хүмүүс бол одоо юу байхгүй. Ажлын байрууд бол огт байхгүй болохгүй гэсэн. Энэ угаасаа боломжгүй те. Тийм байна. Манай охин одоо их сургуульд орох гээд мэрэгчлээ сонгох гээд байгаа байхгүй юу? Тэгээ би болохоор охиноо ингээд жоохон бизнес зүг рүү өөрөө бизнес юм болохоор бас жоохон чиглүүлчих юмсан гэж боддог байсан. Одоо ингээд яг AI-г харахаар ер нь л тэр зүгт бол нэх ахтар их хүний хэрэггүй болж байгаа байхгүй юу? Тэгсэн охин юу гэж хэлсэн бэхээр ээжээ би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг юм багш болмоор байна гэсэн байхгүй юу? Эхэндээ би ямар сонио амар хэцүү юм сонгох юм бэ? Тэ гэл охиныгоо зовно гэж бодохгүй юу? Гэ бодсон чинь дараа нь энэ хизээч химэл яваханаар үл орлогдох мэрэгжил байгаа. Нэр тийм бай. Сайхтар юм бэ нөхдөд. Яг хөө тэгэл тэр хүүхдийн дур сонирхол сэтгэл зүй те хүн туслах хүсэл байгаа л да. Гэхдээ ирээдүйд ийм нөгөө нэг юм эмпати одоо юм хүний нинжин сэтгэл дээр суурлаж ажилдаг бүх төрлийн ажлууд химэл яваханаар хизээч үл орлогдно гинэ. Яг үнэн шүү нэрээ. Компьютер бол компьютер шүү дээ. Зүгээр л тооцоолох юм. Одоо кодрууд бас ингээл хусагдаж штэ. Тий. Яа. Гуравдугаар нь бол одоо бүтээлч байдал. Одоо UI UX гэдэг нэг дизайны чиглэлийн ажлын байрууд бол энэ бол яг нэг хүний оюун ухаанаас гардаг одоо ийм зүйлүүд. За тэгээд энэ дотор одоо нөгөө зураач тий одоо зохион бүтээгч гэдэг иймэрхүү хүмүүс бол хизээч одоо яахгүй. Ийм хүмүүсийн ажил хөнгөрч магадгүй юм тий. Хөнгөрнө. Маш их хөнгөрнө. Тийм байна. Маш их хөнгөрнө. Зөвхөн энэ тархины бүтээлч байдлыг л одоо ашиглах нь биш. Тэгэл бусд нь хүслээ хэлнэ штэ ингээд.
Юу гэстэй хэлсэн чи ямар тийм үзүүлж байна. Тэгэхээр одоо код бичдэг хүмүүс бол яг кодоо яг ямар код бичих үү гэдгийг AI-аар одоо өгөөд AI бол тэр кодыг нь яг хийснийхэн дагуу хийж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ямар код хийх үү, ямар датагийн сонгох уу гэдгийг нь одоо тэр мэрэгжлийн хүмүүс нь шийддэг л болоод байгаа гэсэн. Тэгэхээр AI яг ингэж л ашиглах. 10 биш. 5 жилийн өмнө одоо яг програмаар сурж исэн залуучууд тий. Код л бичдэг бол одоо ерөөсөө хорвоогийн оргилд гарлаа л гэдэл одоо хатан тавьж модонд ургалаа л гэдэг байсан биз дээ. Тэгсэн чинь эхнийх нь тэр код бичдэг нөхдүүд нь дараагийнхных ажилгүй болохыг бичсэн байх юм. Ямар юм бэ гэж одоо. Хорвоо дэлхийд тэр юу ч болж магадгүй ер нь бэлэн л байх хэрэгтэй. Гэхдээ тэгвэл за одоо надад нэг түрүүн тэр дизайн, график дизайн гэдэг хэлсэн чинь ажлын хөнгөрөх юм байна л гэж юм л да. Тэгэхээр нэг ийм бодол төрөөд байгаа байхгүй юу? Ер нь энэ нөхөр чинь ер нь орж ирэхээр божигнуулах гад, боснуулах гад юм сүрүүлэх гээд байна уу? Эсвэл хөгжүүлж цэцгэлүүлж одоо хадан даваач одоо нар саранд гэрэлтүүлэх гээд байгаа юм уу? Энэ одоо энэ ухаалаг ертөнц чинь одоо энэ технологи чинь гэдэг талаас нь яриа. Технологиг ер нь яг зөв ашиглах юм бол өстой нөгөө юу яана? Гэрэлтүүлнэ. Буруу ашиглах юм бол ер нь аюултай. Маш аюултай. За тэр буруу гэдэг дотор нь юунууд орохоор. Буруу гэдэг дотор одоо жишээ нь зөвхөн одоо ChatGPT ашиглаж байгаа дээр л хэдүүлээ. ChatGPT-г ашиглахдаа бодох зүйлээ ChatGPT-гээс асуугаад авах юм бол хүний бодох чадвар 36% буурна. Хамгийн багтаа 36% буурна. Харин бодцоод тэрийг үйлдэл хийхдээ ChatGPT ашиглаж болно. Ийм зүйлийг чи надад юу болгож өг, Excel болгож өг гэдэг ч юм уу. Тэ энэний үр дүнгээ надад гаргаж өг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ашиг. Тэр бодохыг нь хүн өөрөө заавал хийх ёстой. Харин үйлдэлээ бодоод гаргасан үйлдэлээ AI ашиглаж хийх юм бол илүү хялбарчлах байхгүй. Гэтэл хүмүүс бодохыгоо ChatGPT-гээс асуугаад байгаа нь асуудалтай байна. Энэ нэг юу гэсэн нөгөө Америкт ер нь Азууд нөгөө математикта маш сайн гэдэг одоо бүр тийм юутай штэ. Одоо тийм бодолтой байдаг хгүй юу? Пропаганда гэдэг үлээ юу гэдэг үлээ чинь. Тэгсэн чинь яагаад ингээд Азууд нэр үнэхээр математиктаа сайн байдгийг ингээд ярилцсан чинь хятадууд жишээлбэл одоо Азуудын хамгийн том төлөөлөл байна л да Америкт. Тэгсэн чинь тэд нар яадаг вэ гэхээр хүүхэд байхдаа эхлээд ерөөсө тооны машин гэдэг юмыг насанд хүрж ижил тооны машин барьж үздэг гэж байгаа байхгүй. Тэр утал нь хүүхдээ бүр ингэж бүх тоог чэйжэр нь бодулдаг. Тэгээ нөгөө нөхдүүд чинь ингээд махын зовоож байгаа байхгүй бүр ингэж тамалж те ингэж чэйжэр бодсоор байгаад бүр ингэж шингэцсэн бүр биеинд нь. Тэгэхээр нөгөө бодох процессыг л өөрөөр нь хийлгээд байгаа болохоор одоо хүртэл одоо дэлхийд Азуудын нөгөө математикийн чадвар нь ингээд толгой зөгч штэ. Энд тэгэхийг юу хятад хоёр ингээд 1-2-ыг явж штэ. Бодох чадвар гэдэг юм аа. Энэ нь штэ тий. Одоо Монгол ч гэсэн бага ангид байгаа хүүхдүүдийг тооны машин хитнэр бити бариул гэж бидний загнадаг байсан шүү дээ тий. Тэгэхээр энэ бол тэр хүний бодох тэр процесс тэр чадвар ер нь өсөх зайлшгүй шаардлагатай. Тэгээ тэрийг цээжлэх дээр яах вэ? Одоо би бол жишээлбэл түүхийн хичээл дээр би их дургу байсан хүүхэд багтаа. Ягаад тэгэхээр нөгөө нэг он чэйжилдэг штэ нэг. Он хүний нэр айгүй хамгийн хэцүү юмнуудыг чэйжилдэг штэ. Энийг би болчул яа гэм бол гэж боддог юм. Энд ямар бид нарын тархич нь өөрөө ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Тэр шийдвэр юун дээр суурьж гардаг вэ гэхээр мэдээлэл дээр суурьж гардаг байхгүй юу? Тийм. Одоо жишээ нь за сая ингээ Парист ч Люксембургийн ордонд шагналаа авлаа. Люксембургийн ордон гэдэг юмны тухай мэдээлэл би мэдсэн байх. Одоо тэр 1635 онд баригдсан барилга юм байна гэдгийг нь мэдсэн байвал тэнд ингээд орохдоо арай нэг өөрөөр орно тийм үү? Зүгээр л нэг ихтний нэг балгас байна. Нөгөө доторх нь ямар гоё юм. Ингэж орвол бас өөр ах гэдэг байхгүй. Тэгэхээр яг энэ шийдвэр гаргалтанд хэрэг болохын тулд мэдлэг бол хизээд хэрэгтэй. Үндсэн мэдлэг те ядчих те. Суур мэдлэг. Тэгэхээр яг тэр суур мэдлэг гэдэг юм чинь явж одоо юу гэдгийг хоолыг яаж хийх вэ, кофег яаж нэрх вэ бол суур мэдлэг биш. Биш. Энийг хаанаас ч олчиж болно. Явж яг тэр түүхийн цаг хугацааны тухай мэдлэг бол хүнийг яг шийдвэр гаргалтанд өнгөрсөн хугацаанд ийм болж байсан бол анализ хийгээд ирээдүйн цаг дээр ийм юм болох магадaltaй байна гэдэг ийм дүгнэлт шинжилгээ хийхэд за явж түүх бол бүр хамгийн чухал мэдээлэл болох юм байна даа л гэж би. Бүр тэр нарийн ширээний мэдэх нь одоо дараагийн асуудал шүү дээ. Тийм. Тэрийг бол яг тодруулъя гэвэл асууж штэ нөгөө хэдээсээ. Зүгээр өнгөн энийг тайлч. Түрүү нөгөө гэр бичлэг яах гэдэг юу төгсөж чи бүр эвэртэйг ноцолтоос алтлахаа байлаа. Яг тэр нэг юм хүн шийдвэр гаргахдаа хэрэг болох хэмжээний суур мэдээллүүдийг бол
авцсан л байх хэрэгтэй юм л. Тархич нь өөрөө гялс ингээл ажиллах хэрэгтэй учраас. Тийм учраас бид нарт ер нь айгүй олон төрлийн хичээлүүд орж байгаа шүү дээ. Физикийн анхаа шатны ойлголт, химийн анхаа шатны ойлголт. Тэгээд тэрийг яг мэрэгжлийн болоод явахаараа цаашаа илүү гүнзгийрүүлээд судлаад тэгээ илүү чадвартай, илүү одоо гүн хэрнээ тэр чиглэлээр илүү өргөн ойлголттой болж эхэлж байгаа юм л та. Ер нь бол деми одоо AI магадгүй ингээд хүнд сөргөнөлөө үзүүлж болох хамгийн том юу нь бол бидний нэг анхан шатны мэдсэн байх ёстой зүйлсүүдээс бид нэг жоохон холдуулах хандлага байж болох юм тий. Бид нар буруу хэрэглээд байвал. Юм болгоныг л ингэх гээд байвал одоо наач асуудалтай байж шээ. AI-ыг та яг аль өнцгөөс нь харах вэ гэдэг дээр айгу чухал байгаа даа зэ. Жишээ нь ажил олгогчийн өнцгөөс одоо ямар нэгэн үйл ажиллагаад эрхлээд ингээ явж байгаа хүмүүст ингээ цалин өгөөд ажил олгоод нийгэмд нэгэн бүтээж байгаа хүний өнцгөөс харахад AI ашиглаад ерөөсөө ажиллаж байгаа хүнээ халчий гэж тэр хүн уг нь боддгүй. Ягаад гэвэл би ингээ нийгэмд үнцийг бүтээж байгаа хүн ингээ тодорхой төвшөнд ингээ өөрийнхөө санхүүгийн хэрэгцээг хангаад ирэхээрээ хүн туслах юмсан гэж боддог байхгүй. Ягаад гэвэл тэр өөрөө нөгөө хүний хэрэгцээний онолоороо хамгийн дээдлийн буюу хүлээн зөвшөөрөх хэрэгцээнд дээр чинь яаж хүлээн зөвшөөрөх юм? Хүнд хэрэгтэй гэж л хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Би гав ганцаараа дансандаа мангар их мөнгөтэй байгаад хинч тэрийг өгөхгүй, хинч туслахгүй, энтэй ч хуваалцахгүй бол хүлээн зөвшөөрөх хэрэгцээ хангагдахгүй. Тэгэхээр тэрнээсээ хүнд цалинжуулдаг, хуваалцдаг, тодорхой тооны хүмүүстэй тэр дансанд байгаа мөнгөө ашиглаж сайн сайхан юм бүтээдэг байж ээж нөгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээ гэдэг юм чинь хангагддаг байхгүй. Тэгэхээр энэний тулд хүлээн зөвшөөрөхийн тулд яах вэ гэхээр аль болохоор л хүмүүст цалин өгөх эсвэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй юм бүтээх нь өөрөө чухал. Тэгэхээр одоо ингээд жишээ нь AI гараад ирчлээ хүнийхээ тоог цөөлөдөө гэж бодхоосоо илүү хүмүүсээ гялс сайхан AI ингээд сургаад энийг ингээд төвгүй ашиглаж чаддаг болгоод тэгээд тэр хүмүүсийн бүтээмжийг нь сайжруулъя л гэж уг нь бодоод байгаа ажил олгогчд болохоор. Эрка нэг өдөрт одоо нам суугаал 1930-ийн дугаарын зохиолыг сайхан гаргаад тавьчихдаг байсан бол Хэмэл оюун ухаантай хамтраад Эрка 7 хоногийн нэг суусан өдрөө 7 хоногийнхоо 930 нэвтрүүлгийнхаа зохиолыг симбитл сайхан гаргачаад үлдсэн өдрүүдэд нь тэгвэл 2 дахын 930-ыг яаж илүү сонирхолтой, яаж илүү гоё зочинтой, яаж илүү гоё дууралттай болгож болох уу гэдэг дээр нь Эркагийн толгой ажиллаад яг манай 930-ийн сонсогчдыг одоо 40 мянган жолооч машин төрөө сонсож байгаа бол яаж энийг 60 мянган жолоочд хүргэх тухай бодосоо л гэж ажил олгогчийн өнцгөөс бол уг нь тэгж бодоод байгаа байхгүй. Тэрнээс биш AI-тай очлоо Эркаг халаад оронд нь нэг робот суулгаад ингээд мөнгө хэмжиж ингэж бол уг нь бол бодохгүй байгаа байхгүй. Тэгэхээр AI-ийн харах өнцөг ажил олгогчийн харж байгаа өнцөг ажил гүйцэтгэж байгаа ажилтны харж байгаа өнцөг хоёр бол нөгөө нэг нь болохоор энэ хүнийг илүү сайн сургаад гой бүтээмжтэй болгоод компани жашиг өсөөд энэ хүний ч орлого өсөөд ингээд явчих гэж хардаг. А нөгөөт нь болохоор за энэ роботоор ламаг орлуулчих гад энэ одоо ерөөсө амьд үлдэхгүй төсчүүлдэхгүй болохгүй нэ гэл ингээд нэг юм айдас дунд ингээд яваад юм хоёр өөр харах өнцөг байгаад байгаа юм. Энийг уг нь хоёр талаасаа гой ингээд нийлүүлчүүл нөгөө ажил олгогч нь энийгээ гоё хүмүүстэй ингээд нэг илэн талангуу хэлчмээр байгаа байхгүй юу? За AI бол хөгжнөө нэ. За гэхдээ би чамаагаа солимооргүй байгаа шүү. Чамтай баймар байгаа шүү. Гэхдээ чи ингээд хэрэгцээтэй байж ээж хоёулаа ингээд хамт явахгүй болохгүй. Чи наадах сураатхаа тий. Чи миний өгш энийг сурчаач. Энийг тийм хэцүү юм шиг гайгүй штэ. Энийг гिचээчтэй гэдэг ингээд зугуухан нөгөө ATM гэдэг чинь юм байдгийн карта ингээд шургуулад мөнгө ингээд авчдгийг ингээд нэг бид нар чинь нэгдсэн журмаар заалгасан штэ. Яг тэрнтэй яг одоо хүртэл сорог хүн байл шүү. Тэгээ нөө хүзүүн дээр намсгалж байгаа арихын хүн зааж өгдөг. Байл. Тэгээ яг тэрнтэй адилхан яг AI чинь ийм ингээд өдрүүд тутмынхаа ажил руу ингээд зугаан гулсуулаад ингээд зааж өгөхгүй л одоо бүх ажил олгогчид бол тэгэл хичээгээл байгаа. Тэр хүмүүс энэ дээр одоо суралцах хэрэгтэй л болчиход байгаа юм. Ер нь AI дээр. Тэгэхээр одоо хүмүүст ямар шаардлага тавигдаж байгаа вэ гэхээр одоо хүмүүс нэг зүйл ингээд чаддаг болчихдог шүү дээ. Тэгээд тэрийг бол мэрэгчлэн болчлоо тий. Одоо энэ хүн бол ингээд энэ ажлыг бол бараг ингээд хийчдэг гэдэг одоо мэрэгчлэн болчих. Тэгмүүд AI хөгжөөд ирэнгүүт яг вэхээр зарим ажлыг нь одоо AI орлоод эхэлчихлээ шүү дээ. Хийдэг юмэг нь тий. Ингээд бодоол Excel дээр тооцоо гаргаал ингээд өгчдөг байсан бол ийм чаддаг байсан бол AI тэрийг хийгээд эхлэнгүүт одоо хүн өөрчлөлт хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэр нэгсэндээ ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ гэхээр тухайн хүн тухайн одоо ажлынхаа талаар илүү гүн гүнзгий, илүү өргөн мэдлэгтэй болох хэрэгтэй болчихж байгаа. Зөвхөн нэг мэрэгжилтнээр хязгаарлагдах биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр илүү гүнзгий болоод энэ ямар учраас ингэж гарч байгаа юм. Энийний ямар үр дүнд нь илүү хэрэгтэй юм. Энийг яаж ашиглавал илүү оновчтой одоо
үр дүн авчрахын гэдгийг нь мэддэг. Одоо ийм бүр мэрэгжлийн буюу энийг одоо ер нь мэрэгших гэж ер нь тодорхойлж зарим салбарууд дээр те. Тэр ингэж мэрэгших хэрэгтэй болчих. За хоёрдугаар нь бол одоо сүмд суралцах ур чадвар бол маш их одоо хэрэг болчихно. Яг хүмүүсийн хувьд. Тэгээ маш хурдан юмыг сурж мэддэг. Тэгээ надаа яг юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг мэддэг энэ чадвар их хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо суралцах чадвар сайн байх юм бол одоо эргээд таны нөгөө амьд үлдэх чадвар бас тэр хэмжээгээр нэмэгддэг болчиход байгаа байхгүй. Тийм учраас өөрийнхөө нөгөө суралцах ур чадвар дээр хүмүүс маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ суралцах ур чадвар гэхээр хүмүүс ингээ суугаал сонсоол тэгэл хэлснийг нь нөгөө давтаж хэлдэг ч юм уу ингэж ойлгох гээд байдаг шүү дээ. Тэгтэл энэ бас биш байгаа байхгүй. Хүмүүс надаа энэ ур чадвар нөгөө мэдгүйгээ мэддэг болно л гэсэн үг. Би ийм зүйлийг мэдгүй байгаа юм байна. Энэ дээр би жоохон хоцроод байгаа. Өөрөө ингээд жоохон хайгаад майгаад. Тэгээ энийг эрэл хайгуул хийгээд тэгээд нөгөө өөртөө тогтоож авч үлддэг чадвар байгаад байгаа байхгүй. Тэр ийм имийг бол өөртөө хийх хэрэгтэй. За 3 дугаарх нь бол хүнтэй одоо зохицож ажиллах энэ чадвар. Хүнтэй харилцах гэдэг чинь харилцааны ур чадвар, манлайлал тэгээд одоо ямар нэгэн зөрчилдөөнийг одоо шийдвэрлэх чадвар байгаа. Зөрчилдөөн хаасаагүй заавал байна. Тэгэхээр тэрэн дээр ингээл нөгөө бид нар эхэнд нөгөө ярьсан шиг гомдоол те аль эсвэл гомдоогоол аль эсвэл ялах гал оролцоод авах юм уу аль эсвэл тухайн зөрчилдөөнийг зөв тийш нь чиглүүлж явах юм уу гэдэг чадварууд. Тэр эдгээр чадварууд бол хүнийг нөгөө AI-тай хослон ажиллахад бол зайлшгүй хэрэг болоод байгаа. Сүүлийн үеийн одоо ийм ур чадварууд. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол хүмүүс одоо анхаарах хэрэгтэй болчихсон. Би өөр дээр нэг юм ажиглахгүй юу? AI-тай холбоотой. Нэг AI гарцсан чинь нэг зарим нэг мэдээлэл би чинь ганц хоёр энд очиж нэг ганц хоёр лекц уншина. Тэгээ лекц уншихтаа ингээд нэг зарим нэг мэдээллийг ингээд яг баараггүй ингээд хүнд өгөхийн тулд яг ядаж л тэдэн онд болсон үйл явдал, тэнцээ болсон үйл явдал ч гэдэм нэг юм эдэн үйл явдлууд ингээд эр сурлуулаад ингээд интернетээс хайж олоод ингээд зураг мургийн татаад ингээд PowerPoint-а хавсаргаад бэлтдэг байсан юм өмнө нь. Тэгээ тэр энд айгүйх цаг хугацаа зарцуулдаг гэсэн бохоггүй юу. Тэгчээд одоо болохоор ингээд байгаа байхгүй юу. Энэний тухайн мэдээллийг надад өгөөч гэд асуучаар над ингээд мэдээллүүдийг өгчөж байгаа байхгүй хэдэн он гэд бүгдийг. Эндээс би нэг юм анзаарсан юм аа. Өөрөө ингээд яг нэг л хатлуулаад ингээд те нэг бүрчлэн хайгаад олоод ингээд оруулсан мэдээлэл ингээд нэг өгөгдлөнгөд нэг дор бүх мэдээллийг цуглуулж өгч байгаа энэ хоёрын хооронд чанарын ялгаа гараад л цээжлэгдэх. Тийм билээ. Цээжлэгдэх гэдэг асуудал гараад идэв юм билээ. Би ингээд дараа нь би нөгөө тэмдэглээ харах шаардлага болчт юм билээ. Эхнийх дээр. Эхний нөгөө нэг арга барил дээр. Нөгөө хуучны аргаар тийм ингээд магталж үзэж байгаа арга дээр. Дахиад зовоож олсон. Процесс нь явж байгаа учраас миний нөгөө нэг процесс дундуура би ингээд явчихж байгаа учраас би энийг эргэж харах шаардлагагүй. Бараг зүгээр PowerPoint-а үзүүлж явахдаа л би тухайн мэдээллийг ингээд дотроос ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээ нөгөө зөвхөн мэдээлэл өгж байгаа биш бүр ингээд агуулга бүр ингээд өөр холбоосуудыг нь би өөрөө ингээд мэдэрсэн байгаа учраас тэрийг ингээд холбож ингээд ярьж өгж байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед ингээд өөрийнхөө PowerPoint ингээд анзаарсан чинь нэг юм тус-тусдаа мэдээллүүд нэг л их мэдээлэл тус-тусдаа. Тэгээ тэрний хоорондоо ямар ч холбоос байхгүй. Нэг юм агуулга байхгүй. Тэгээ би яг анзаарчихсан байхгүй. Эрка чи энэ дээр дутуу ажиллаад байна да. Мэдээлэл чи өгөөд ахна улам давраадах юм а тий. Нэг 4 цаг сууж ингэж яг нухаж хийдэг байсан юм а нэг 4 минутанд хийнгүүтээ би өөрийгөө бэлтцэнгээ ботчих гээд байгаа байхгүй нэг. Тэр алдаан тэндэл байгаа юм шиг санагдсан шүү надад. Хүмүүс одоо хүүхдээ их сургууль сурах уу болох уу гэдэг дээр бүр амар юм юу явж байна. Бүр том мэтгэлцээ явж байна. Яагаад гэвэл одоо ямар нэгэн мэрэгжлийн чинь ингээл хэм л аюухан байна. Тэнцээс асуучна. YouTube байна. Наацхан ингээд мэдлэг одоо хичээлүүдээ YouTube-ээс үзчихнэ. Бас овоо гараад. Ингээд интернет дээр хамаг юм байхад заавал энэ цаг үрж ингэж одоо их сургууль 4 жил сурах хэрэг байна уугүй юу өнтер гэдэг тийм юм яригддаг болчиход байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол их сургууль сурах хандлага ер нь их буурж байгаа. Гэтэл саяны яг манай MB-гийн ярьдаг энэ нөгөө юу штэ. Хүн ер нь ингээд технологи төр бүх мэдээлэл нь бэлэн ертөнцид яг энэ хүн гэдэг хүнээс яг юу шаардах вэ гэхээр яг нөгөө суралцах арга барил. Асуудал зөрчилдөөнийг шийдвэрлэх арга барил. Хүнтэй харилцах арга барил тий. Тэгвэл энэ хоёрын төлөө л их сургууль сурах хэрэгтэй юм байна. Үгүй ядчил. Тэр мэрэгжил ямар мэрэгжил эзэмших нь бол одоо 75 дугаар асуудал. Угаасаа тэр цаг үе одоо ингээд хэмл аюухан хөгжих үед бүр л одоо ингээд хувьсаал төгсөхөд баг эхний сурсан програм нь хэрэггүй болоод ингээд хувьсаа баг бүгд нэг мэрэгжил эзэмшчихмээр юм шүү. Зүгээр л нэг танхимд очоо нэг хориулаа суугаад ингээд асуудал шийддэг тий. Тэгэхээр яг тэр их сургууль тэр хүн ингээ орж багшийн заавар даалгаврын дор юм судлах хаанаас ямар их сурвалжаас авах аль их сурвалжийг үнэн гэж үзэх тэрийгэ зөв эсхийг нягтлах
тэрийг тархиндаа ойлгож тогтоох, тэгээ бусдад тайлагнах энэ төргээд энэ нэг юм сүм юм процессыг чинь яг тэнд нэг юм дарамт шахалтанд ор сурдаг байхгүй юу? Номын үзэхгүй маа гэхэд номхныг сураа гэдэг үг байна шүү дээ, Дээрээс нь багштайгаа уулзраад дүнгээ ангийн хамт олонтойгоо тий тэр чинь нэг юм одоо хүн болгон цэрэгт явахгүй үед цэрэгт явдаг байсан бол би тэнд очиж сурчин. Одоо хүн болгон цэрэгт явахгүй үед ядаж нэг ийм их сургуулаар дамжиж энэ хүнтэй ойлголцох сурах арга барилаа олох гэдэг хоёр юмыг л хүн сурчих хэрэгтэй юм шиг байна. Тэгэнгუთ миний хүүхдэд энэ чадвар байна уугүй юу гэдгийг аав ээж харчих хэрэгтэй юм шиг байна. Та бидний үеийнхэн. За та бидний үеийнхэн заяа 80-аад оныхан бол энийг бол одоо ясмахандаа ингээд сурцсан мэдэрсэн учраас энэ бол биднээс бол салахгүй байх. Ингээл дуусна бид нар. А энэ шинэ үеийнхэн чинь бол тэгж бодож чадахгүй байхгүй юу? За би хоёроос асуух гээд байна л да. Шинэ үеийнхэн бол одоо ингэж бодоод байна шүү дээ. Би нэг хүнтэй нэг юм харилцаад амирг байна. Тэ би ингээд болвол ингээд пост машин дээр тооцоогоо игээл гараал гэртээ ороод ажиллаа би гэрээсээ ингээд малзуулчаад хаяал ингээд болоо. Би өөрийнхөө ертөнцид амьдрмаар гэж бодоод байна шүү дээ. Боломжтой юм уу? Ойрын хэдэн жилдээ ядчил. Яг уу тэгж болно л доо. Тийм ч юмнууд болох бах. Одоо хувцас авахта автомат машин дээр аваач чигээд ингээд одоо угаачж जैन дэлгүүр орохдоо ингээд хүнтэй харилцахгүйгээр ингээд болчихж जैन тий. За магадгүй ажлын зарим зүйлийг ч гэсэн одоо харилцахгүйгээр компьютерийн араас ингээд хийгээ болчихж जैन гэдэг. Иймэрхүү зүйлүүд бол мэдээж байгаа. А гэхдээ хүн угаасаа л нөгөө юу гэдэг нэг хүний юм бүтээгдсэн мөн чанар байна шүү дээ тий. Тэндээсээ заавал юм харилцаатай байхаар бүтээгдсэн. Харилцааны амьтан. Тийм. Яг харилцаа. Тэгэхээр тэр угийн хүний тэр харилцах мөн чанар бол хизээч орхигдохгүй байхгүй. Тэгэхээр тэр харилцаан дундаас л хүмүүс хөгжин. Тэр харилцаан дундаас хүмүүс одоо зөв тэр одоо мөн чанараа олж авна тий. Тэр харилцаан дундаас л одоо хүн гэдэг тэр одоо байгалийн амьтнаараа хүн угаасаа байна. Одоо тэр мөн чанар нь угаасаа тийм учраас. Тэгэхээр тэр бол заавал байна. Нөгөө талдаа бол одоо нөгөө Бадмагийн тэрүүний хэлдэг нөгөө их сургуульд бол бид нар ядаж энэ нөгөө номхоныг нь сураад авчнаа гэдэг тийм. Энэ зүйлийг бол олж авна. Гэхдээ бас хамгийн чухал зүйл нь тодорхой одоо нэг салбар шинжилгээ ухааны талаар маш гүн гүнзгий мэдлэгтэй болох хэрэгтэй болчих. Бид нар нөгөө нэг юм өнгөцгөн мэдлэгээр бол явж болоод байдаг байлаа шүү дээ. Яг одоо болохоо болчихж байгаа байхгүй. Нөгөө өнгөцгөн мэдлэгийг чи AI хийчихэж байгаа байхгүй. Ямар ч асуудал байхгүй. Тийм учраас маш гүн гүнзгий мэдлэгийг нь одоо тэр их сургууль дээр олж авах хэрэгтэй. Тэгээд одоо хүмүүс манай монголчуудын дунд нийтлэг байдаг нэг зүйл байна. Юу гэхээр би мэрэгчлээ сольчих. Нэгтлэн байжснаа. Нэгтлэн жоохон уйтгартай байна. Одоо маркетинг болъё ч гэдэм юм. Юу ч болъё гэдэг. Ингээ сольждаг. Бүгд гэж миний иргэн тоо. Маш олон хүн тэгж байгаа. Энэ бол тийм сайн зүйл бол биш. Би ер нь хоёр зүйлийг бол иймэрхүү тохиолдолд ер нь зөвлөдөг. Нэгдүгээр нь чи хайран одоо юу гэдэг хэдэн 4 жил сурсан 15 жил ажилласан. Ингээ өөрөөх амьдралынхаа 10 жилиг гэдэг чинь амьдралынхаа 11-ээс илүү хугацааг зарцуулсан. Тэр нэгэн чи энэ хугацаагаа зарцуулсан энэ тал дээр мэрэгчлэн болсон бол хайран штэ. Тийм шүү. Энийг харин чи AI гэдэг юм уу хөгжих боломжтой энэ сорсуудыг ашиглаад өөрийнхөө одоо хавсарч ингээ хосолж ажиллах энэ мэрэгжлийг юм уу чиглэлийг сонгоод авчих. Тэгээ илүү сонирхолтой болгочих. Тэгэх юм бол чи илүү их одоо нөгөө мэдлэг нь улам гүнзгийр нь тэгээд илүү их бүтээмжтэй ажиллах боломжтой. Тэгэхгүй ингээл нэгтлэнгаар ажиллаад тодорхой туршлагатай болтлоо 10 жил зарцуулсныхаа дараа хаяад дахиад нэг зүйлд 10 жил болох гэдэг байхгүй. Тэр би байрандаа л 20 жилийн дараа яах вэ гэхээр нэг хоёр талдаа 5 жилийн туршлагатай нэг амар гоцоорсон юм бол байхгүй. Бүр амар мундаг хийж бүтээсэн юм байхгүй зүгээр нэг юм л сонирхолтой юу гэвэл сонирхолтой л байсан байх л да. Гэхдээ яг хийж бүтээсэн зүйл чи юу вэ гэдэг нь хайран байхгүй. Наа чи бас янк хийж шүү. Тийм учраас хүмүүс ер нь одоо илүү нөгөө мэрэгших, илүү их одоо чадваржих, илүү их одоо гүн гүнзгий яг мэдлэгтэй болоход одоо өөрийгөө зориулах нь их чухал болчиход байгаа. Тэгээд яг жижиг сажиг зүйлсээ ингэсэн тохиолдолд бол тэр жижиг сажиг одоо гарын үзүүрээр хийх одоо ажилбарууд байгаа шүү дээ. Ажлын байр. Эднийг бол AI-аар асуудалгүй шийдээд явах боломжтой. Харин энийг шийддэг байжгаад ажлын байраа алдаад байх юм бол харин харамсалтай л болчихж байгаа л да. Яа. Наа чи бас янк хийж шүү. Тэр нэг юм юу талын нэг юм талын мэд. Ер нь гэхдээ ийм байлээ. Нөгөө юу гэдэг лээ? Ер нь талын мэдлэгч байдаг юм билээ хүмүүст. Одоо тэр өнгөцг одоо анхан шатны мэдэгдэхүүн гэдэг шүү дээ. Ойлголт гэдэг шүү дээ. Одоо би түрүүн асуулаа тэр одоо Бадма Европт явж байхад тэр барилгын одоо наазахын баригдсан он нэрийг нь түүхийнх нь анхан шатны юмыг мэддэг шүү дээ хүн гэдэг нэг. Тэгэхэд бидэрт нэг юм одоо би нэг айлц өгөөд нэг айлц өгөх гэж бишсэн хэдэн жил өөрийгөө махаа зовоосон шүү дээ. Яг тэгж яхад би анзаарсан юу вэ гэхээр монголчууд бид нэг юм
юуны мэдлэг багтаа байд юм бэл. Олон талын мэдлэг айгүй багтаа юм бэл. Тэгээ нэг юу гэдгийг цөөхөн мэдлэгтэй. Тэгээ тэрийг болцсон гэж бодчихдаг. Тэгсэн чи яг үнэндээ айлц дээр жишээлбэл очиод ингэт юм байна. Хүүхдээ хувийн сургууль сургахыг чи юу гэж боддог вэ гэж асууж байгаа байхгүй. Яа эсвэл хувийн сургууль сургахыг чи давуу тал гэдэг талаас нь тайлбарлал тэргээд өгчөж байгаа байхгүй өгөгдөл нь. Тэнгүү тэрийг би англи хэл дээр би хоёр талын байр суурийг хоёуланг нь хадгалах мөртлөө давуу тал гэдгийг нь илүү ингэж одоо 3 дахь 4 дахь поинтоор нь илүү нэмж тайлбарладаг ч гэдэм юм. Тэнгүүд энийг би өмнө нь ерөөсө бодоогүй тэр хичээл ингээд англиний шалгалт ч уулна. Тэгвэл тэр чинь бүр ингээд ихтгэл үнэмшлийн шалгалт болоо явчих жоохгүй юу. Тэнгүүд би энийг өмнө нь ерөөсө бодоогүй байж байгаа тэрийг өгөхөөр юу ч харахгүй байхгүй надаас. Тэнгүүд манай англиний өгш юу гэжсэн гэхээр энэ олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээ тийм учраас бид нарт ингээд айгүй юм уншуулдаг байсан байхгүй англи дээр. Тэгээ тэр айгүй чухал байд юм билээ. Тэгэхээр одоо жишээлбэл MB-гийн хэлсэн ихний шалгуурыг хүртэл бид нар олонх нь давахгүй байгаа шүү. Тийм болохоор хараа энэ олон талын мэдлэг нэмэгдэхээс гадна тодорхой зүйл дээрээ таныг хинч орлуулах боломжгүй гүн гүнзгий бүр мэрэгжилтэн болж авах нь. Мэрэгжилтэн биш юм байна. Бүр мэрэгсэн хэнийг юм болох хэрэгтэй. Байх нь шүү дээ. Яг хөө хиний эрхийн хэлдэг дээр одоо монголчууд уг нь бол олон талын мэдлэг бол уг нь байдгийн. Уг нь бол байгаад байгаа. Одоо бид нар чинь пиццэг үзэж байгаа, хийм үзэж байгаа гэдэг ингээ 10 жилдээ маш өргөн олон талын ингээд нэг мэдээлэл авч байгаа. Хамгийн гол нь манай боловсролын системийн нэг одоо давуу тал нь бол энэ. Маш олон талын мэдлэгтэй. Тэгээ бид нар ингээд солонгосчуудтай ингээд харилцах үед бид нар хиймийн талаар мэднэ гэвэл мэднэ. Газар зүйн бариллын талаар одоо тэр Апрактивын одоо team walls гэх тэнгууд бид нар мэднэ. Ингээд ерөнхийн нэг юм газар зүйн талын ч юм уу физикийн, химийн, нийгмийн, математикийн ингээд олон талын одоо мэдлэгийг бид нар ингээд авчиж байгаа. Гол нь энэнийг манай боловсролын системийн асуудал нь юу гэхээр яг амьдрал дээр буулгах дээр асуудалтай. Тийм учраас бид нар нөгөө нэг саяны эркгийн хилдэг зүйлийг бид нар бодоагүй байгаа байхгүй. Зүгээр цээжилсэн. Зүгээр цээжилсэн. Тэгээд нэг юм ерөнхий онлын мэдлэг сайтай боловч тэр нөгөө амьдрал дээр яг амьдралын ухаан болж буух дээр сул. Японочууд яагаад мундаг, Америкууд яагаад ингэдэг гэдэг чинь нөгөө хүүхдээ ингээд анх сургуульд ороход нь ингээд нөгөө гадуур яваа шороотоо утгалдуулаад нөгөө шавартаа зуралдуулаад тэгээ ингээл нөгөө нэг юм амьдрах ухааныг ингээ багаас нь сургаад өгчдөг. Бид нар бол энэ амьдрах ухааныг нөгөө нүүдэлчин учраас бид нар бол нөгөө ахуйгаасаа угаасаа олоод авчдаг байсан учраас нэг асуудалгүй яваад байсан. Гэтэл одоо бол нөгөө энийг яг ахуйгаас бид нар олж авах боломжгүй болчиход ирэнгүүт нөгөө нэг боловсролын системийн зөрүү үсээд одоо нөгөө бид нар дүүнэрээ ч гэдэг юм уу хүүхдүүдэд харахаар яста амьдралын ухаанг харагдаад идэв шүү дээ тий. Гэтэл эний чинь бид нар нөгөө 80-аад оныхон чи гаражын дээгүүр гүйж явах та тий нэг нүхээр ороод нөгөө нүхээр гарч ирэхдээ бид нар ингээд амьдралын ухааныг олоод авчдаг байсан. Одоо тийм юмгүй бүх юм амар болоод ирэнгүүт асуудал үүсээд эхэлж байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг бидний нэг боловсролын юм дээр анхаарах юм систем дээр анхаарах зүйл нь бол тэр мэдлэгээ амьдрал дээр яаж буулгах вэ гэдэг нь чухал байгаа. Тэрийг бид нэр өөрчлөх. Тэгэх юм бол саяны одоо эркийн ярьдаг асуудал бол шийдэгдэж байгаа. AI энийг л орлох боломжгүй юм биш үү те. Амьдралын туршлагыг шүү дээ тий. Бид нар саяхан нэг 930-ийн радио дэлгэцээр 1954 гээд 1954 онд бүтээгдсэн шинэ жилийн тухай кино үздэг байхгүй. Тэр кинон дээр хүмүүс настай хүнийг бүр гайхамшигтай хүндэлж байна. Тэгж илээр. Монгол хүний ахмад наснаа хүндлэх соёлыг бид ингээд үздэг байхгүй юу. Тэгээ би ингээд яг тэр кино үзсэн өдрийн дараа ингээд бодоол ингээд 2-3 хоног бодоол явсан. Яаж тэр үеийн хүмүүс ахмад наснуудаа ийм гоё хүндэлдэг байсан болоо. Яагаад хүндэлдэг байсан болоо гэд ингээд бодоо явахгүй юу. Тэгээ шалтгаануудыг ингээд ухаад үзсэн чинь тэр үеийн хүмүүст ямар ч интернет байгаагүй. Мэдээлэл авах их сурвалж нь багш байсан, ном байсан. Тэгээд өмнөх ахмад ажилтан өвөө эмээл байсан. Ястаа тийм, ястаа үнэ. Нөгөө мэдээлэл нь их сурвалж нь хаалттай байх тусмаа амьд их сурвалж буюу өмнөх одоо байгууллагт бол ахмад ажилчтай бол ингээд хүндэлдэг байлаа, шүтдэг байлаа шүү дээ тий. Багш магш гээл. Одоо болохоор энэ одоо хурдан байгаад зайгаа тавьж өгч гэж ингээд дандаа ингэж яах юм ингээд нэг яагаад ийм яриа болчих вэ? Яагаад одоо үеийнхэн ахмад наснуудаа хүндлэхгүй байна вэ гэхээр бид нар бол мэдлэг гэдэг юмараа дараагийн үе хойчтой ингэж сургадаг байсан учраас одоо тэгж ярив. Одоо надаас бол 20 жилийн дараа хүмүүс юм сурахгүй юм байна. Бүгд энэ хэмэл оюун ухаан руу, интернет рүү. Би 20 жилийн дараа яаж үр хойчтой хэрэгтэй болох вэ гэхээр хэрвээ би хүүхдийг харж өгөх юм бол тэр хүмүүст хэрэгтэй. Үнэн бодит байдал энэ л юм байна. Одоо яагаад аав ээж эмээгөө хүндлээд байна уу гэсэн чинь тэд нар нэг жоохон тэнхээтэйхэн байвал хүүхэд арчдаг. Тэнхээ нь багтахаараа нохоо харчдаг.
Ийм учраас л тэднийг ингээд хэрэгтэй гэж үзээд яг жоохон хатуухан хэлэхэд хажуудаа байлгаж байна. Хэрэггүй гэж үзсэн улс оронд нь асрамжийн газар руу явуулчих чинь. За энэ хүнийг сайхан асарж байгаад өхүүлчээрэй. Тийм үзэгдлүүд бол алидийн өвшөө бүр явцсан. Тэгсэн. Тэгэхээр одоо бид нар жоохон санаа зовох хэрэгтэй юм юу вэ гэхээр би өндөр дээр наслсан үедээ яаж үр хойчтой хэрэгцээтэй байх вэ гэдэг дээр л жоохон бодох хэрэгтэй юм бэл. За маш сонирхолтой байна гэсэн комментууд доор ирсэн байна. За дээрэс нь ядамсрын туяагч чинь хоёр ч үзэл бодлоо хуваалцсан байна. Нэг нь болохоор AI нөгөө талаас хөрөнгөтний мөнгөө хэмнэх зэрлэг шийдэлч юм шиг гонигтай юм аа. Хөнгүй дэлгүүр амарч юм шиг атлаа хүүтэн хүндий байх байхаа. Ер нь тэгжээ байгаад те дулаан уур амьсгал хэрэгтэй болоод буцаад хүнээр үйлчлүүлдэг эрен рүүгээ эргэж буцах үедээ гэсэн байна. Нэг тиймэрхүү юм бол байх байхаа. Миний бодлоор бол энэ нөгөө VIP дэлгүүр. Тийм нөгөө химнэлт мимнэл гэдэг чинь яг нэг гол асуудал биш болж хуурах байхаа. Сүүлдээ бид нар бүгд яг тийм тодорхой хэмжээнд хөрөнгөжөөд сүүлдээ нөгөө харилцаа Японд яг энэ үзэгдэл чинь байгаа шүү тий. Мөнгөтэй харилцаа байхгүй болоод тэрнээсээ болоод нөгөө нэг хүний нийгмийн нөгөө нэг хэрэгцээнд байхгүй болохоор хүн түрээсэлж уулздаг болсон жоо. VIP дэлгүүрүүд байна шүү дээ. Одоо Dior, Mior, LV тэнд нэг орсон VIP харилцагчид нэг л хүн үйлчилдэг. Дагаал араас нь яваал ингээд гэсэн наадах юм биш үү те. Тэр ерөөсөө хүний халдаж болохгүй зүйл бол хүн хоорондын харилцаа байгаа байхгүй те. Яг нь юун дээр би нэг эмнэлэг зөвлөгөө өгчсэн чинь тэр эмнэлэг Солонгосоос ингээд одоо юуныхаа яг менежментээ авсан байхгүй. Тэгээд тэр Солонгосын тэр эмнэлгийн одоо маш алдартай эмнэлэг. Тэгээд тэр Солонгосын одоо эмчилгээний нэг гол нууцаа тэр номон дээр бүр ном бичээд тэгээд тэрэн дээр оруулсан баг. Юу гэхээр хүний эмчилгээний 50% нь одоо эмчийн яг өгж байгаа им тариа 50% нь бол одоо совилогч асрагчийн харилцаж байгаа харилцаа. Тэгжээж тэр бэжэж эмчлэгдэн. Түүнээс зөвхөн дан им тариагаар бол эмчлэгдэхгүй гэж байна. Бид бараг эсрэгээр нь боддог тий. Одоо бид нар им тариатай л харьцаад байх юм бол болно гэхээ. Гэтэл тэр хүнийг халамжилж байгаа халамж, тэр хүнийг одоо тэр дотор байгаа уур амьсгал эдгийг. Энэ бол маш чухал. 50% нөлөөтэй гэж байна. За ингээд өнөөдөр 930 шоу маань аваргуудын өглөөний цагаар бид нар технологийн хөгжил дэвшил таны амьдралд хэрхэн нөлөөлөх тухай ярилцлаа. Зөвхөн амьдрал биш ээ. Энэ ажлын талбар дээр илүү их онцлон ярьлаа. Тэгээд өнөөдрийн манай зочин хөтлөгч гэдэг байна шүү дээ, тий. Зочин хөтлөгчөөр MB байла. Ойрхон зочилж ирээ хөтөлчиж байгаарэ. За тэгээд 930 шоуны гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Бадмаа, найруулагч Жавхаатай хамт та бүхэндээ өнөөдөр аваргуудын өглөөний цайтай өглөө хүргэлээ. Ингээд чухал урайгаа хэлцгээгээд энэ цагийн хамтаа өндөрлүүлцгээе. Бид нэг хэсгийн сайн цагийг хамт бүтээ. 930 шоу. Шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье. Баярлалаа манайхаа. Бид нэг хэсэг сайн цагийг хамт бүтээ. Гэр бүлийн радио 104.5 930 шоу. Хариунэгдэггүй хайрын баяр болоход 10 хоног үлдлээ. Гэр бүлийн радио 104.5